Дараагийн мэдээлэл танилцуулъя. Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь хүргийг нь зурж бэлгэлсэн байна. За энэхүү одоо бэлгэлсэн үйл ажиллагаа өнгөрсөн 3 дугаар сард бол болсон. За Оросын албаны улсад тус улсын тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Стив Витков айлчсан. За энэ үеэр Оросын албаны улсын ерөнхийлөгчтэй уулзахад бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хүрэг зургийг бэлгэлсэн юм байна. За энэхүү мэдээлэл бол өнгөрсөн мегмар гарагаас эхлээд Оросын одоо мэдээллийн агентлаг болох Russia Today болон за мөн Америкийн нэгдсэн улсын CNN зэрэг одоо байгууллагуудын мэдээлэл дурдж олон нийтэд тухайн зураг одоо бэлгэлсэн явдал ил болж байгаа юм байна. За энэхүү зураг нь бол олон нийтийн анхаарлыг татах болсон гол шалтгаан нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг тухайн хүрэг зурагт их онц сонирхолтой байдлаар бол дүрсэлсэн байна. За зураг дүрслэл нь бол түүний хувьд өнгөрсөн оны 7 дугаар сард бол амь насанд нь халдах дүрцсэн. За энэ халдлагын дөнгөж дараах нь бол босоод тухайн үед цуглагдсан дэмжигчтэй хандаж бол гараа нударгаа одоо зангидсан. За ингэсээ одоо хацарт нь бол цус ингээд байсан ийм байдлаар бол дүрслэгдсэн. За мөн ард нь бол Америкийн нэгдсэн улсын далбай болон бусад одоо Америкийг илэрхийлэх бэлэг тэмдгүүдийг харуулсан байдлаар дүрсэлсэн юм байна. За Трампийн хувьд бол өөрийгөө олон нийтийн дунд одоо сурчлан таниулах ажил бол ихээхэн ач холбогдол өгдөг. За энэ утгаараа бол тухайн зургийг бол тун тааламжтай байдлаар хүлээн авсан байж болзошгүй гэсэн мэдээллийг Оросын агентлаг болох РИА Новости бол мегмар гарагт мэдгдсэн байна. За Кремлийн одоо энэхүү өгсөн бэлэг нь бол ерөнхийлөгчийг ихээхэн одоо эрэгтэйлэг маскулин байдлаар бол дүрслэн бас Путиний өөрийнх нь бас тухайн асуудалд хандсан хандлагыг харуулж байна. За ер нь бол энэ хүрэг зургаараа дамжуулан Америк болон Оросын албаны улсын хоорондын удирдагчдын харилцааг бол сайжруулах зорилгоор тухайн хүрэг зургийг бэлгэлсэн гэж үзэж байна. За мөн одоо Дональд Трампын энэхүү хүрэг зурагтай холбоотой зарим нэгэн сонирхолтой харьцуултуудыг хийсэн байна. За тухайлах юм бол Ши Цзиньпиний хувьд Хятадын улс төрийн одоо нарративт бол ихээхэн өөрчлөлт хийж байгаа. За ялангуяа илүү хувьчилсан байдлаар бол дүрслэлийг бий болгож байгаа. За өмнө нь бол Хятад улсыг нэг намын одоо удирдлагатай улс гэж байсан бол илүү одоо нэг хүний удирдлагатай улсын одоо чиглэлд явж байгаа. За энэ утгаараа бол энэ түүний зураг бол хаасайг өвлөгдөх болсон. За яг ийм хандлага бол Трампд илэрч байгаа. За тэрээр бол өөрийнхөө зургийг хасаагүй байрлуулахыг хүсэж байгаа. За дээрэс нь бол за зарим одоо байрлуулж байгаа зураг нь бол бодит амьдралаас арай өөр байдлаар бол дүрслэгийг шаардж байгаа. За тухайлах юм бол Колорадогийн хууль тогтоох байгууллагт бол ерөнхийлөгчийн зургийг үлгсэн байсан. За энэ нь бол Трампд таалагдаагүй учраас одоо өөрөөр нь бол таалагдсан байдлаар зургийг нь солихыг хүссэн ийм дарамт шахалтыг тухайн одоо Колорадо мужийн хууль тогтоох байгууллагт үзүүлж байсан. За энэ нь бол одоо ийм хүчтэй удирдагчдад өөрийгөө шүтэн бишрэх ийм хандлага гардгийг бол илэрхийлж байгаа. За Трамп бол үгээрээ одоо цаашдаа ч гэсэн өөрийн гэсэн ийм өвийг бол үлдээхийг одоо зорж байгаа. За энэ өв нь бол хүчтэй за мөн ийм эрэгтэйлэг ийм удирдагчийн дүр төрхийг Америкийн түүхэнд үлдээхийг зорж байгаа учраас түүний дүрслэн ч гэсэн хүрэг зураг болон бусад байдлаар илэрч байна гэдгийг энэхүү Путиний өөрийг нь дүрслэн зураг болон одоо бусад зураг дүрслэлээс харж болохоор байна. Наши позитивные сигналы мы за